Үзэгч та бүхний амгалан айлтгая явуулын студид нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдөр явуулын студид өргөцсөн зочноо танилцуулъя. За Дорж ханд гэж ийм залуу өнөөдөр явуулын студийн зочноор өргөцсөн. Өөрөө чинь одоо би яг юу гэж танилцуулах вэ? Одоо сайн мэдэхгүй байна л да. Хүн намын ерөнхий нарийн бичгийн дарга асан гэх үү? За эсвэл ерөнхий нарийн бичгийн дарга гэх үү? Яг л хүн нам дотор бол одоо бас тодорхой хэмжээний одоо юу гэдэг нь те дарга цэргийн гэдэг юм уу одоо хэн дарга юм бэ гэдэг нэг үл ойлголцол маргаа үүссэн. За өнөөдөр улсын дээд шүүхэр энэ асуудал ороод одоо миний авсан мэдээллээр бол одоо ингээ хоёр талын хүсэлтийг аль хэлийн одоо хангахаас татгалзсан гэсэн ийм мэдээлэл авсан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн үндэсний намын дарга нь боргил гэж хүн хэвээрээ. За гэдэг ийм шийдвэр гарцсан байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл юу гэдэг одоо өөрөө бол дээр хөдөлмөрийн үндэсний намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа өгөөд байсан. Одоо тэгээ боргил дарга хэвээрээгээд одоо шинэ хоёр даргыг хоёулангийн бүртгэхээс татгалзчихаар одоо хуучин удирдлагууд хэвээрээ гэсэн үг гэж ойлгох уу? Энэ дээр одоо бас тайлбар өгөөч. Хөдөлмөрийн үндэсний намын хувьд бол дүүсэн байгуулагдаад ердөө нэг 9 сарын хугацаатай байна. Тэгээд энэ хугацаанд 3 дарга асуудал яригчлаа. За манай боргил дарга бол одоо 2015 оны 5 сараас эхлээд он дуустал хугацаанд бол даргын ажлыг бол их сайн хийсэн. За он гараад хөдөлмөрийн үндэсний намын дарга Ганбаатар гишүүн бол сонгогдож одоо асуудал нь бол дээд шүүхтэр бол материал нотсон байсан. За саяхан 3 сарын 2-нд бас хөдөлмөрийн үндэсний намын бас төв хоороо уралдаж намын даргаар одоо яригдж байгаа Ганбаатар гэдэг хүн маань намынхаа дүрмийг бол зөрчсөн байна. Тийм болохоор хариуцлага тооцноо гэдэг шийдвэр бол гаргасан. Тэгэхээр Ганбаатар гишүүний тэр 1 сарын материал за найдлаа гэдэг даргын бас 3 сарын 2-ны материалыг одоо цугтна асуудлыг шийдэе гэсэн ийм байдлаар дээд шүүх бол шийдвэрлэж өнөөдөр буюу 3 сарын 10-ны өдөр бол шийдвэрлсэн байна. Тэгээ шийдвэрлсэн үр дүнг нь бол харах юм бол аль альных нь хувьд бол бүртгэж авах боломж бол байхгүй байна. За Ганбаатар гэдэг хүн бол бас дөрвөн журмаа зөрчсөн хүн байна. За найдлаа гэдэг дараагийн хувьд бол мөн адилхан одоо энэ намынхаа дотоод асуудлыг бас одоо нам дотроо ярьж байгаад асуудлаа шийдэх зүйтэй гэсэн ийм нэг одоо шийдвэр бол гарсан байна. За энэтэй холбоотойгоор бид нар бол юу гэж харж байна гэхээр ямар ч байсан одоо нам бол асуудлаа шийдэхдээ намын дүрмийнхаа дагуу хариуцлагын ерөнхий хороо бол асуудлыг бас шийдэж дүгнэлтээ бол гаргадаг. За дүгнэлтээ гаргасан нь бол хөдөлмөрийн үндэсний намын дарга Ганбаатар бол одоо дүрмээ уншихгүйгээр дүрмээ мэдхгүй дүрмээ бас үйлдэл хийсэн нь бол хариуцлага тооцох хүндэслэлтэй гэдэг ийм шийдвэр гарсан болохоор үнийг нь одоо бидний хувьд бол баримтлаад явах нь зүйтэй гэж бол ойлгож байгаа. Би бол ерөнхийдөө яг зөвөрийн хэвлэлээр гарч байгаа мэдээллүүд та нарын одоо энэ маргааны талаарх одоо энэ сошиал болон интернет дүрмж байгаа энэ янз бүрийн сэтгэлдлүүдээс бол ямар мэдээлэл авсан гэхээр за Ганбаатар дарга бол одоо ингээд нөгөө сая өөрөө ч яриад байгаа тэр хариуцлагын хяналтын ороолоо хариуцлагын ороолоо тэр мөрийгээ татан болгох шийдвэр гаргацсан байна. За та нар бол тэр татан богдааг гэж үзээд Ганбаатар даргадаа тэр хариуцлагын хороо одоо юу гэдэг юм те дүгнэлт гаргаад төөрөө одоо хариуцлага тооцсон юм байж гэдэг юм ингээд ийм мэдээлэл одоо. Тэгэхээр одоо дээд шүүх бүртгэгээгүй юм чинь одоо Ганбаатар гишүүн одоо хөдөлмөрийн үндэсний намын дарга байгаагүй. Тэгэхээр тэр одоо жишээлбэл бүртгэж аваагүй юм чи тэр үедээ дарга байх үедээ гаргасан шийдвэрүүд гэдэг юм бүгд хүчингү гэж ойлгож болох уу? Яг зөв. Тэгэхээр өнөөдөр бол Ганбаатар гэдэг хүн бол хөдөлмөрийн үндэсний намын дарга бол биш. Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн. За тэр хүний гаргасан аливаа шийдвэрүүд бол хүчингү гэж. Тэр тусмаа өөрөө чинь ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлсөн энэ шийдвэр бол бас хүчингү. Тэгээ манай хариуцлагын ерөнхий хороо бас тийм шийдвэр гаргасан. Дээд шүүх бас мөн адилхан ийм агуулгын шийдвэр гаргаж байна гэж ойлгож. За тэгвэл өөрөө чинь ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтэй өгөөд өргөдлөө өгсөн шүү дээ. Тэр одоо яг хүчинтэй хүчингү юу? Одоо өнөөдөр өөрөө ерөнхий нарийн бичгийн дарга мөн үү биш үү? Энийг нэг тайлбарлаад өгөөч. Яг би төв орооныхоо хуралдаар бол өөрөө өргөдлөө өгсөн. За ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй өгөхдөө би хоёр үндслийг бол хэлсэн байдаг. За нэгдүгээрт бол энэ одоо намын энэ нэг дотоод зөрчилдөөнтэй асуудал нь бол магадгүй одоо хин нэг юм бол хариуцлага хүлээх ёстой юм аа. За ялангуяа намын дарга болон намын ерөнхий нарийн бичгийн дарга хоёр бол хариуцлага хүлээх ёстой. Тэгэхээр Ганбаатар дарга болон Дорж ханд гэдэг ерөнхий нарийн бичгийн дарга хоёр бол хариуцлага хүлээх нь зүйтэй. За үндэслэл нь бол Ганбаатар гэдэг хүнийг дарга болгохыг би маш их дэмжиж
намынхаа нөхдүүдийг их ухуулж ирсэн л да. За нөгөө талдаа бас Гамбол гэж манад шинээр орж ирсэн бизнесмен залуу байгаа. Алтан дорнод Монгол компаниас гэл тийм ээ. Тий. Гамбол гэдэг залууг би бас мөн адилхан намынхаа удирдах зөвлөлд бол санд болгож удирдах зөвлөлд бас өндөр албан тушаалт бол оруулж ажилласан. Харамсалтай нь эдгээр хоёр хүмүүс маань яг энэ намайг харлах ажлыг бол бас гардаж зохион байгуулсан болохоор би хариуцлага хүлээгээд энэ хүмүүсийг дэмжиж ажилласныхаа хувьд бол ёс зүйтэйгээр ажиллаа өгөө гэсэн ийм л шийдвэр бол гаргаад ажиллаа өгсөн байдаг. Гэтэл одоо ингээд өмнөх хоёр төв хорооны шийдвэрүүд маань аль аль нь ингээд хүчингү болчихлоор магадгүй бид нар бас нам дотроо яриа цаашдаа одоо яаж хуулийн хувьд төрмийн хувьд бол зөв гарц гаргалгааг нь гаргаж ярих юм бэ гэдгээ бол дотроо бол хэлцэх бах. Одоо нөгөө тал чинь хуралдаад одонгоо гэдэг ерөнхий нэрийн бичгийн дарга тавьсан. За одоо өөрийн чинь гэдэг юм одоо ингээд бас нөгөө найдлаг даргаар тавьсан хурлаас бол одоо гантлаг гэдэг залуу хаа бидгээс надад даргаар ерөнхий нэрийн бичгийн дарга болгосон. Тэгэхээр одоо одонгооч гантлагч ерөнхий нэрийн бичгийн дарга биш тийм үү? Яг уу энэ хэвэр юу аль нь? За намын даргын хувьд бол одоогоор аль аль нэг нь бол төтөлзүүлчлээ бичлэлт хийхээс. Тэгвэл яг бодит байдал дээр бас бид бол өнөөдөр найдлаа гэдэг хүнийг бол намын дарга гэж ойлгож байгаа. Дөрвөн журмаараа бас хариуцлага ерхий хорооны шийдвэрийн дагуу мөн адилхан гантлага гэдэг хүн бол ерхий нарийн бичгийн дарга гэж бас ойлгож байгаа. Тэгэхээр цаашаага энэ процесс маань бас яаж үргэлжлэх вэ гэдэг бол энэ уг нь бол нэг намын тэгтээ талуудын бас байр сууриас бас хамаарах бах. За хэрэг заяа үнэхээр одоо дээд шүүхийнхаа гаргасан шийдвэрийг хүндэтгээд Боргил гэдэг хүний намын даргаараа за доор чандаа өөрөө ингээд ерхий нарийн бичгийн даргын ажлыг хийгээд яваа. Монгол улсаа төлөө зорьсон зорилгоо төлөө цаашаа яваа гэдэг юм бол би бас одоо өөрийнхөө өгсөн үргэлжлэлийг нөхдүүтэйгээ ярьж байгаа бас хэлцэх юм нөхцөлөд үүсгэхийг үүсэхгүй. Ажил гэж бол харж байгаа. Албан тушаал гэж ерөөсөө хараагүй. Тийм ч агуулгаараа бол Ганбаатар гэдэг хүнийг бол уриалж хоёулаа ажиллаа өгөө гэж саналаараа бол ажиллаа өгсөн юм аа. За Доржхан гэж залууг одоо би бол ингээд орж ил бах яг өнөөдөр нөгөө цаг үеийн таарсан болохоор цаг үеийн бах юм асуучлаа. Уг нь бол яг хөө зөвхөн ер нь Доржхан гэж ямар хөө залууын за энэ хөлбөрийн үндэсний нам гэдэг бас нэг энэ олонний анхаарлыг татаад байгаа энэ шинэ намын ерхий нарийн бичгийн дарга гэдэг энэ сонголт ажил дээр те яаж аваа сонгогдсон ингээд энийг нэлээд уг нь эхлээ сонирхохыг бодож ирсэн байхгүй. Тэгээд нөгөө яг нэг цаг үеийн асуудлаасаа бас яриагаа эхлээд явчлаа л да. Тэгээ ер нь үүх түүхээ ярих юм бол бид нэр 2014 оноос юм да. Ганбаатар гэдэг гишүүн битээр бол тэгэхээр энэ хүнтэй бол баялагийг одоо яаж зөв удирдах юм бэ гэж Sovereign Wealth Fund гэж энэ одоо төслийн асуудлаар уулзаж ярилцаад бас нэг хадагшаа цуг явж ирсэн юм а. Тэгээ нийтэд хэдэн одоо их хурлын гишүүдийг ажлын хэсэг болгоод би бас засгийн газар талаас ажлын хэсгийг нь бас ахлаад явжсэн. За энэ хугацаанд бол одоо Ганбаатар гишүүн битээр бол ярилцаад ер нь бол Монголд бас улс төрийн хувьд бол шинэ салхи оруулах нь зүйтэй юм а гэж ярьж ирсэн тохиолдол бол байдаг. За 2014 оноос одоо Америкт бол би амьдарч байсан, улс улсын валютын санд ажиллаж байсан. Ажиллаж байгаа хугацаанд бол Ганбаатар гишүүн бас нэг хоёр удаа маань дэрс ирж ирсэн юм а. Тэгээ ирээд бол миний хувьд бол бас юм боломжтой олон танигдсан. Ийм улс төрийн 10 жилийн туршлага бол байна. За өөрөө чинь хувьд бол засгийн газарт олон жил ажилласан. Бас нэг мэрэгжлийн ийм туршлага бол байна. Тэгэхээр яг өөрсдөө чинь ийм мэрэгжлийн хүмүүс ингээд цуглаад хамтдаа бол би бас энэ одоо ажилд нь бас улс төрийн хувьд нь гишүүр бол боломж байна гэсэн ийм байдлаар битээрээ яриа бол өрнөж байсан л да. Тэгээд яг уу би бас нөхдүүтэйгээ уулзаад ярилцаад судалгаа хийгээд ерөнхийдөө бол эдийн засгийн байдал бол маш хүнд байна. Улс төрийн нөхцөл байдал бол мөн адилхан докторгүй бол байна. За эдийн засгийн урт хугацаанд хөгжүүлэхийн тулд бол анхдагч нөхцөл нь бол улс төрийн доктортой байдал байдаг. Тэгэхээр яалтч байхгүй өнөөдрийн энэ төвшөнд бол бид нар одоо аргашаа суух биш урагшаа гарч энэ улсыг бас босгох ажилд нь гар бие оролцох зүйтэй гэсэн ийм байдлаар нөхдүүтэйгээ ярьсан. За энэ чагуулгаараа Монголд бас үйл ажиллагаа явуулдаг маш олон идэвхтэй клубүүдийг одоо санал тавьж хурж нэгдсэн ийм клубүүдийг бол үүсгэж ирсэн юм а. 2014 оны сүүлээр.
За тухайн үед маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Цахим мөртэй гэж клуб байдаг. 2000 оноос хойш бараг үйл ажиллагаа явуулсан баг. За Mind гэдэг германчуудын бас нэг герман төгсөгчдийн нэг клуб байдаг. За Reform New Монгол гэдэг ингээд эдгээр залуучууд дээрээс нь манай засгийн газарт ажиллаж байсан Сангийн аймныхан, Монгол банкныхан, Яамдын бас нэг үеийн залуучуудаас нийлээд яалтч авахгүй мэрэгцээ шаардлага бол байна. Бүгдээрээ нэгдэж нэвтрээд явъя гэд. Ингээд зургаа бол зураад явсан. За нам байгуулахтай шинээр нам байгуулъя гэж явж байсан. За мөн цаасан дээр байгаа намуудыг бас судалж байсан. 2-3 нам судалж байсан. Тэр үед яг Ганбаатар гишүүн бас 11 онд бол байгуулсан юм хөдөлмөрийн үндэсний нам бол байна гэж бас санал тавьж ирсэн юм а. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар бол Монгол хүнийг дээдэлж Монгол хүнлөө чиглэсэн юм бодлогоодыг бол ихэнх зүйтэй хүн төвтэй биш хүн дээд гэсэн ийм үзэл санааг бол дундаасаа гаргаж ирээд тэг үүн дээрээ нэгдэж нэгтрээд тэг ерөөсөө хүн бол хөгжлийн үндсэн байна. Тийм болохоор хөдөлмөрийн үндэсний намын товчлол нь бас хүн гэдэг энэ товчлол байна. Тэгэхээр бидний үзэл санаатай бас энэ намын нэр нь бас ялангуяа товчлол нь бол нийлж байна. Тэгэхээр энэ намыг бас одоо цаашаага шинжилэн зохион байгуулаад явах зүйтэй гэсэн ийм шийдвэр гаргаад ингэ явсан юм а. Одоо тэгээд хүн намыг одоо үүсгэн байгуулагч гэх юм бол одоо яг ямар хүмүүс вэ? За би өөрийн чинь за Ганбаатар гишүүнд хоёрын юу н ярианаас эхэллээ авсан юм байна гэж ойлголоо. Тийм ээ. Яг хав Монголоос гараад олон улсын байгууллагад ялангуяа санхүүгийн чиглэлийн бодлого боловсруулдаг ийм байгууллагад ажиллахлаар бас нэг өөр дүр зураг харагддаг юм байна. Маш олон улсуудын үүх түүхүүд бол их ижилхэн байт юм байна хоорондоо. Ялангуяа Монгол шиг баялаг ихтэй ийм улсуудын хувьд бол одоо сайн гэхээсээ илүү хар түүхүүд бол маш их байна. Алтаанууд бол маш их байна. Баялагтай орнууд бол өөрсдөө баялгаа удирдах чадахгүй байна. За Монголын хувьд бол яг тийм замын араас бол явчих гэдсэн байхгүй. Тэгэхээр энийг бол өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөхийн тулд бол одоо улс төрийн түвшинд бол бодлогын түвшинд өөрчлөх хэрэгтэй. Тэгээ тэр агуулгаар бол маш олон залуучууд тухайлбал миний хувьд ч гэсэн бас улс төрлөө бас ороод энэ бодлогод нь хөв нэмрээ оруулаад явах зүйтэй гэсэн ийм хүлээлт бол байсан. За яг энэ хүлээлт байх үед бол одоо хөдөлмөрийн үндэсний намыг одоо бий болгох тэр залуучуудын бөөгнөрл бий болсон болохоор миний хувьд бол энэ схемийг анханаас нь зурж авсан хүний хувьд бол их урамтай байсан л та. Тэгээд анх үүсгэн санаачилсан гэх юм бол суурийг нь бол хүн намын суурийг нь бол би ахвай тэнд ингээд цутгаад хийсэн. За гэрээ ингээд барих нь бол одоо нөхдийнхээ хамтаар олуулаа сайхан бариад явсан. За зурсан схем үзэл санаа бол бүх хүмүүст бол таалагдсан болохоор маш олон сэхэтэн мундаг чадвартай залуучууд бол энэ дээр бол үзэл санаагаараа нэгдээд энэ гэрийг бол барьсан байдаг. Гэрийг барьсны дараа Ганбаатар гишүүн бол орж ирсэн. За үнэн хэлэхэд бол анх ярьж ирсэн ярианууд бол байдаг боловч яг гэрийг барихад бол оролцсон хүн бол биш л дээ. Яг уу намын нэр бол Ганбаатар гэж хүнээ туслах Зоригт Баатар гэж хүн дээр бол байсан. За тэрнээс өмнө ч бас олон тийм эрдэм номын хүмүүсээс 2011 онд бол байгуулсан байсан юм цаасан дээр байсан л нам л да. Тэрийг бол бид bijүүлээд сүнсийн дуудаад үзэл санаатай болгоод маш олон залуучууд ажиллаа өгөөд амьдралаа зориулаад ингээд бий болгосон юм учиртай нам. Ерөнхийдөө одоо ингээд хамаг за суурийн одоо ингээд өөрөө зутгсан гэж. Тэгээ яагаад одоо ч намын дарга боллоо ерхий нэр бичгийн дарга нь болсон. Яг хүүхд түүхээ ярих юм бол Америкт би олон улсын валютын санд ажиллах тэр бол миний мөрөөдөл байсан. Сангийн яамд ажилладаг залуучуудын хувьд бол олон улсын валютын сан, Дэлхийн банк, за олон улсын санхүүгийн байгууллагууд бол бас ажиллаж үзэх ёстой ийм газар бол байдаг. За нэлээд одоо дунд хугацаанд дор хаяжны 5 жил энэ байгууллагад ажиллаж мэргэжлийн хувьд өөрийгөө чадваржуулъя гэсэн ийм төлөвлөгөөр бол Америк явсан. Гэр бүлдээ ч гэсэн бас ийм амлалт тавиад явсан. Харамслаа нэг 2 жил болсон. 2 жил болоход буцаж одоо ирэхэд бас хүндрэлтэй бол байсан. Тэгээд суурийг нь тавьчаад, схемийн зурчаад өөрийнхөө найз нөхдүүдтэй за та нар энэ намайг бол аваад яваарай. Би бол тэндээс бодлогын хувьд за санхүү эдийн засаг, макро эдийн засгийн бодлогын хувьд бол дэмжиж авч болж байна гэсэн ийм л байр суурьтай байсан л та. Гэтэл яг цаг хугацаа яваад энэ ажил маань ингээ бижээд ирэхлээр одоо
дор чандаа уучлаарай. Та бас өөрөө ирж ин ажиллаа хийхгүй бол одоо өөрөө ингэж схемийн зурж бидрийг ингэж энэ ажил руу уруу татчаад өөрөө бас тэндээ байх нь одоо ёс суртахууны хувьд бол болохгүй. За мөн яг түүнтэй давхцаад бас Ганбаатар гэж хүн бас Америкт ирж надаас уулзчлээсэн л да. За нэгдүгээр би тэр залуучуудыг бас танихгүй. Би мэдээж одоо өөрийнхөө одоо олон жилийнхаа энэ үр дүнг бол шингээж өгөх бэлэн байна. Дор чандаа өвгөө чи бас Монголд ирээч. Тэгэх юм бол би одоо танаа байгуулсан намруучин бас ороод өөрийнхөө хүчийг өгөхөд бол бэлэн байна гэж бас шаардлага тавьсан. Хүсэл тавьсан. Тэгээ шийдэ гаргалаа ширсэн дээ. Би бол өөрөө чинь ингээд амт дээрээс уншаад сангийн яамны бүтээгдэхүүн юм байна гэж ойлгосон. Оо тий, ер нь сангийн яамны бүтээгдэхүүн мөн 15 жил сангийн яамд ажилласан. 15 жил. Тий. Завсар нь яг 2 жил Японд бас энэ чиглэлээр сурсан. Японы сангийн яамд бас 1 жил гаруй дадлага хийсэн. Бас олон улсын байгууллагуудаар бас явж ажилласан. Тэгээ олон улсын байгууллагууд бол төртөө ажилладаг болохоор 18, 19 жилийн туршлага маань яг миний хувьд олон жилдээ гэхдээ дандаа л энэ төрлийн байгууллагатаар ажиллаж байсан. Тийм л учиртай да. За олон улсын валютын сангийн захирал Кристина Лагарде гэж хатагтай таахгүйсэн зураг байна. Тий, энэ Кристина Лагарде гэж Францын сангийн сайд байсан. Тэгээ олон улсын валютын санд одоо ирсэн анхны эмэгтэй одоо тэргүүн юм да. Гүйс захирал нь. Тэгээ маш олон одоо ухаантай мундаг тийм эдийн засгчдыг удирдах явдаг, манлайлдаг. Тэгээ бол валютын сангийн одоо ялангуяа хөгжиж байгаа орнуудад тэр имижийг нэх гоё зөөлрүүлсэн ийм мундаг эмэгтэй. За эх жилийн миний ойлгож байгаагаар бол Франц ерөнхийлөгчийн сонгуульд бас одоо өрсөлдөх маш хүчтэй кандидат байдаг. Улс төрч эдийн засгчийн бүсгүй эмэгтэй. Тэг яг намайг явхад бол нэг хүлээж авч уулзаад ганц хоёр захиас өгч ирсэн. Тэгээд дор чандаа уг нь бол чи эндээ байвал хэцүүтэй байна. Монгол эдийн засаг сайнгүй байна. Гэтэ чиний гарч байгаа шийдвэрийг бол ойлгож байна. Тэгээд санхүү эдийн засгийн хүмүүс улс төрд орохлоор их чанга хатуу муухай аштай байдаг болохоор тий нөгөө амлалт өгч популизм хийж чаддаггүй болохоор наадах чинь бидний сул тал шүү. Тэр прагматик. Тий энэ прагматик болохоор тий. Тэгэл болох тэн дээр бас анхаараараа дихтэй. Зарчимдаа бол үнж байгаараа. Тэгээд нэг орсон бол цаашаа бас тууштай явах зүйтэй. Монгол шиг ийм их баялагтай нөөцтэй. За мөн эдийн засгийн боломжтой улсын хувьд бол эдийн засгийн бодлого асруулах хэрэгтэй хүмүүс бол яалтж явахгүй ус төрлөө ороод явах юм бол энэ зөв зүйтэй шийдлээ гэсэн нэг ийм байдлаар зөвлөгөө өгчсэн л та. За энэ бас нэг зураг байна. За энэ одоо бол Японы Төв банкны ерөнхийлөгч. За өмнө нь бол Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгчөөр бас 8 жил ажилласан ийм хүн байдаг. За намайг Японд 2002-оос 4 онд Японы Хитацубаши их сургуульд сурж байхад энэ хүн сангийн дицайдаас одоо тэтгэвртэй гараад манай сургууль профессороор иржсэн. Тэгээ миний бас одоо дипломыгаас удирдсан ийм багшилтаа. Яг хав Япон авч гэж бас ярьдаг. Тэгээд энэ хүний бас ач тусаар би Японы сангийн яамд бас 1 жил гаруй сургалтанд хамрагдаж дадлага хийж бас нэлээд хүмүүцсэн. Японы бас засгийн газрын тэр институт яаж ажилтдаг, ямар боломжтой байдаг гэдэг тэр анхны ойлголтуудыг бас аюулсан хүлээж авсан. Тэг яг товчондоо бас нэг түүх дуртах юм бол их сонио. Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч байхад би сангийн яамд гадны одоо зээл тусламжийн газрын дэд дарга ажилтаа байсан. Тэгээд 2007 онд юм аа да. Эдийн засгийн байдлыг хүнд байсан. Дор чандаа чиний одоо их ойрын хүн профессор чинь одоо ерөнхийлөгч байна. Чи энэ хүнтэй яриад зарим төслүүдийн асуудлыг шийдээч гэд. Тэгээд тухайн үед бол Монгол нэг 50 орчим сая долларыг жилдээ өгдөг байсан. Мөн одоо энэ торгоны зам гээд яриад яваад байгаа. Магадгүй энэ АСЕАН-ын хурлын хамгийн том одоо ярилцах сэдэв бол энэ торгоны замын асуудал байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бас энэ Азийн хөгжлийн банкны хүрээнд судлаад санхүүжүүлэх юм хөтөлбөр явдаг байхгүй. Үүнийг нь бол Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага гэж нэг байгууллага байдаг. Тэгээ энэний хүрээнд Монголыг оруулаад тэгээ Монголын бас энэ төмөр зам, автоцам энэ коридоруудыг
оруулаад санхүүжилтыг хийх чиглэлээр ажиллаач. За мөн Монголд өгж байгаа санхүүгийн их усрыг нэмэгдүүлээч. Болж өгвөл тусламж болгож өгөөч. Энэ талаар чи өөрийнхөө Япон автагаа ярьж өгөөч гэдэг. Лоббид оч. Тэг лоббид оч гэдэг. Тухайн үед бол сангийн сайд дээр баяр сайхан сайд байсан. Ерөнхий сайд дээр 1000 он их болд гэж ерөнхий сайд байсан. Тэгээд за болно гэт. Тэгээд яах юм тусламж болоод шийдээд ирэх юм бол над одоо ямар нэгэн урамшуул байна уу гэж тоглоомоор хасан чи 10% жамд өгч нь асуудалгүй. Тэр ноостаа. Тэгэл явахын өмнө Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч нэг герман хүн байсан. Adrian Rutenberg гэж. Тэр доко дорчинда бүтэхгүй шүү. Би төв рүүгээ зөндөө их хандсан. Энэ ерөөсөө манай коридорыг оруулах боломж бол байхгүй гэдэг наа. Тэ. Би бол герман хүн. Би бол болохгүй гэж бодож байна. Танаа багш Япон хүн бас ингэж болохгүй байх таа гэж. Тэгээд Душанбед болоод яваад очсон. Хоёр дахь өдөр бол багшаа гэж шүнжэнгөө яриад гуугаал. За ийм л даалгавартай ирлээ. Тэгээ ярихтаа бол мэдээж торгоны зам гэдэг чинь ийм учиртай маа. Түүхэндээ бол Монгол улсын торгоны замд ороосон хувь нэр маш өндөр байдаг. Манай Чингис хаан бол энэ олон улсын худалдаа, бүс нутгийн худалдааг маш их дэмждэг. Энэ торгоны замыг бол хамгаалж явдаг. Маш олон одоо Монголын эзэн тааны зүгээс үеийн үед одоо ороосон хувь нэмэр бол байдаг юм аа. Ийм үзэн санаа нь бол байдаг. Тэгээ энд бол Монгол улс бол зайлшгүй орох ёстой гэж нэлээд их ярьж тусааргаад сэтгэл рүү нь орж нөгөө хүн ч гэсэн бас үнэхээр сэтгэл нь догтлоод тэгээд Монгол улс яг энэ коридор руу нь бол орж исэн. Одоо баруун бүсийн нэг зам байдаг штэ 700 км Ярантаас урагшаа явсан. Тий, тэр зам. Ховдын зам. Болгон Яранти. Тий. Тэгээд Монгол улсд өгдөг байсан нэг 50 орчим сая долларыг 170-80 сая доллар болгоод тусламж болгоод за 10% авсан. Тэгээ өрөөд ирсэн. Тэгээ намайг явхад нөгөө Рутенберг маань за доокко чамаа шийдээд ирэх юм бол би чамаа пивэр дайлнаа гэдэг. Ямар ч байсан тэр хүн хэлсэндээ өрөөд пивэр дайсан. Гэхдээ толгоос ихсрээд энэ бас юм бас байдгийн байж. Тэгтээ бол би тэр өнцгөөс нь ерөөсөө яриаггүй маа ажиллаар яриад байсан. Гэхдээ яг энэ Монголтой яг хүүхдүүгээрээ холбогдож байгаа болохоор ямар ач холбогдолтой гэдгийг ярьсныг зүг болчоо гэж. Баяр цагаан сайд дээр ирсэн. Тэгээ 10% ч яг тоглоом л. Тэгтээ асууж үтсэн л дээ. За ингээ 170 сая доллар 10% 17 сая доллар. Ямд одоо шинэ байшин барьчнаа гэдэг. Тэгсэн чи энийгээд тэгээ нэг бүтэн сарынхаа цалингаар бас засгийн газрын хүнд төрөмжлөлөөр шагнуулаад. Та нар гэр бүлтэй хамтдаггүйсэн зураг багш юм тий? Өө тий. Нөгөө Японд байхдаа бас мэдэх болохоор бас нэг гэр бүлийн шугамар уулзсан учир нь их сайхаа. Тий. Манай гэр бүлийн хүн байна. Гэр бүлээ танилцуулаач юм. Манай гэр бүлийг Сэлэн гэдэг бүсгүй байгаа. За Америктаас олон жил одоо баг сургуулиас эхлээд яваад ирсэн. Тэгээ сангийн яамд ажиллаж байгаад тэгээ гэр бүл болсон. Одоо 4 хүүхэдтэй. Том хүн маань 17 настай. 2 охинтой, 2 өөр охинтой. Тэгээ баг хүн маань одоо 7 сартай, 8 сартай. Тэгээ ямар ч байсан Монгол улс тий. Тэгээд Монгол улсад бол иргэн хүний хувьд бол ямар ч байсан хүн ам цогтой үед бол хувь хүний зүгээс одоо оруулж байгаа хувь нэмэр бол 4 хүүхэдтэй. Тий. Энд бас энэ нөөбийн энд хэд ажиллаж исэн үеийн юу багш шиг тий. Бас мөн нэгдсэн үндэсний байгууллагын хүрээнд зүүн хойд Азийн бүс нутгийн хамтаа ажиллагааны байгууллага гэж бас байдаг. Одоо төм бүс хөтөлбөр юм да. Тэгээ тэр хөтөлбөр дээр бас нэг 5-6 жил би бас үндэсний зохицуулагчаар бол ажиллаж байсан. National Coordinator гэж тий. Тэгээ яг Монгол Улсын засгийн газрыг төлөөлөөд нэг 5-6 орн байт юм л та. Зүүн тишээгээ их сонирн байгууллага шүү дээ. Хятад байдаг, Орос байдаг, Япон ажиглагчаар байдаг, хоёр солонгос байдаг. Тэгээ хойд солонгос одоо гишүүнээр байдаг цорын ганц тийм бүс нутгийн байгууллага гэхгүй. Тий. Тэгээд ерөнхийдөө энэ зүүн чиглэл рүү бид нар далайн гарцны асуудал их ярьдаг, аялал жуулчлалын асуудал их ярьдаг. За тээвэр холбооны асуудал бас их ярьдаг. Тэгээ яг энэ үндсэн тэр
ярьдаг коридорууд тэдгээр дээр бий болох төслүүдийн санхүүжилтийн асуудал олцоо хариуцж ажилладаг байсан. Энэ хоёр юу вэ? Намын сүрэн сайдын хөрөг байна. Модон дээр шийдсэн бас сонирхол идэв тий. Тэ нэг жаахан хобби бас байдаг. Ер нь уран зураг сонирхох дуртай. Намын сүрэн түүний ихнэр гэр бүлийн магсар гэсэн хүмүүсийг одоо хуучны авдран дээр зурсан юм зураг юм да. Энд бас нэг зураг харагдаад л өөрөө чинь зургнууд юм шиг байна тий. Янз бүрийн л найзуудын дусгал юм уу гэж харж байлаа. Ингээд нэг коллекц маягтай зургнууд ахаар нь. Энэ Сангийн хамт ажиллаж байхад маш олон сайхан хамт олонтой ажиллаж байсан. Энэ зээлсэн чинь бодлого хамтаа ажиллагааны газар гэж мөн төслийн санхүү зохицуулалтын газар, санхүүгийн бодлого өрөө удирдлагын газар гэдэг энэ гурван газрыг бас ахлаад явж байсан. Тэгээд холоос бодитын санал руу шилжиж ажиллах болсон болохоор надад дурсгалтай юмаа гэдэг энэ өмнө ахуулсан зургуудыг Сангийн одоо 15 жил ажилласан. За газрын дараа 3 өөр газрын дараа хийсэн байна тий. Мэргэжилтээс эхлээд явсаар газрын дараа болтлоо. Тэгээд 98-99 он бол бас их хүнд үеуд байсан. Тэгээ Сангийн яамны үе солигдчихсэн үе. Маш мундаг тийм Сангийн яамны тэр технократууд одоо насандаа суугаад залуучуудыг бол бас ажилд авч ирсэн үе л дээ. Яг тэр үед азараас энэ байгууллагад дадлага хийж байгаад орсон 99 онд. Тэгээ ороод мэрэгчлэнээс ахуулаад явсан төсвийн бодлогын газар татврын орлогын асуудал хариуцаад тэгээд засгийн газрын худалдаа авах ажиллагаа их олон газруудаар дамжаал мэрэгчлэнээс нь эхлээд явсан. За Сангийн яамны хувьд бол үнэхээр их сайхан хамт олон сайн институт бүтэц бол байдаг. Маш чадварлаг ажилтнуудтай. Ажлыг бол үнэхээр хийлгэж сургадаг. Анх намайг ингээд Сангийн яамд ороход дөнгөж хүү маань төрсэн байсан. Тэгээ хүү маань төрсэн байсан чинь төсвийн одоо нэгтгэлийн үе төсөв хэлцэх үе таарад тэгээд ажилд авсан хүү маань Даштуурж гэж газрын дарга байсан. Одоо ерөнхийлөгчийн зөвлөх. Чи эдийн засгийн зөвлөх мундаг хүн. Тэгээд за дор чандаа чамд бол одоо сургуульд явуулах боломж бол байхгүй. 5 жил бол чи одоо сайн ажиллах хэвээр. За байр их боломж байхгүй. За ер нь гэр бүлтэй боломж гэсэн боломж бол байхгүй. Тэ. Ер нь бол манай Сангийн яамныхан дотроо хоорондоо гэр бүл болчтой ер нь гадагшаага тэр гараад уулзаад явах цаг байдгүй гэж. Миний хувьд бол гэр бүлтэй болцсон байсан. Тэгээд юу хийх ёстой юм бэ гэхлээр чи бол ерөөс ажил хийж сурнаа гэд. Тэгэл ерөөсөө өдөрт нэг 12-16 цаг ажилладаг. Төсөө үеэр бол гэртээ ч ураг харьдаггүй байсан да. Тэгээ ингээд гэртээ 2-3 хоног харихгүй болохоор ингээд бинээс муухан өнөрчдөг тий. Тэгээд амьдрал гэдэг бол ерөөсөө шал өөр болчтой юм лээ. Тэгээд дандаа настай хүмүүсээ харьцдаг. 2-7 хоногийн дараа ингээд дуу муу ингээд бүдүүрээд настай хүмүүстэй ингээд хам суугаад ихгүй бол энэ жоохон хүүхдүүд өөдөөс юу яриад байна гэсэн байдлаар нөгөө яамд агентлагийн хүмүүс харьцдаг. Тэгээд амьдралыг бол үнэхээр сайхан одоо ажил гэдгийг яаж хийдгийг, ачаал гэдгийг яаж үүрдэг юм бэ гэдгийг сургаж өгсөн байгууллага бол яалчихгүй Сангийн яам байна. Олон улсын валютын санд юу нэгэн жил ажиллаж байгаа тэгээд. Олон улсын валютын санд 2 жил ажиллаад. Тэгээд одоо улс төрлөө орё гээл. Тэгээд 5 жил ажиллах зорилттой бол тэгээд орхиод ирсэн байна тий. Тийм яг хөө тийм байгууллагад бол дор хаяж 2 жил ажиллахад бол хангалттай юм билээ. Тэгэхдээ өшөө ажиллах юм бол очин их сайхан. Одоо дэлхийн хэмжээний маш сайн том судлаачид эдийн засгч нар бол тэнд ажилладаг. За хамгийн сайхан юм нас Нобелийн шагнал авсан мундаг эдийн засгч нар бол тэнд ирж илтгэлээ тавьдаг, хилцүүлэг хийдэг, сайхан дебет харилцан сайхан ярьдаг. Тэр нэг сайхан орчин л доо. Тэгэхдээ нааш ирснээр бол харамсахгүй байгаа. Нобелийн шагнал авсан гэснээс энд бас нэг Нобелийн шагналтай хүний ном байж штэ. Өөр орчуулсан юм одоо тий. Тийм энэ төрийн эдийн засгийн онол гэж Нобелийн шагналтай эдийн засгч Жозеф Штиглиц гэж хүний юм бүтээл байгаа. Одоо 2002 онд Японд сурж байхдаа орчуулж эхлээл 2009 онд хөдөлсөн дээ. 7 жилийн дараа тийм ээ. Тийм бас нэг мянга туудастай бас мэргэжлийн ном болж байна тий. Гэхдээ их сонирхолтой их зөв ном. Тэгээ энэ номын хувьд бол яагаад орчуулсан бэ гэхээр Монгол яг ингээд эдийн засгийн онол гэж байдаг. Гэхдээ төрийн эдийн засгийн онол гэж юу байдгийг, төрийн бодлого гэж юу байдгийг
ерөн төрийн бодлого боловсруулагч нар нь яг юун дээр анхаарч явах хэрэгтэй юм бэ гэдэгтээ яг ийм одоо ширээний ном бол байдаггүй юм блэ. Тэгээд тэнд одоо ингээд харихны зураг харагдаж байна. Бүгд очроо. Завхны хүмүүсийн өрөөнд л одоо ингээд гэртэн ажлын өрөөнд тунд ингээд харихны зураг байдаг да. аав маань Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул. За Гомсөрөн гэж манай 6 дахь үеийн тайж хүний үр садалтай. Тэгээд аавын маань тал, ээжийн маань тал аль нь л бас төр төрчихсэн хүмүүс байд юм лээ. Тэгээ одоо аавын маань дүүнэр бол Завхан аймгийн Дөрвөлжин сумдаа бол оршин суудаг. За өөрөө бол одоо яг Дөрвөлжингийн хүн байна уу? Эсвэл бол одоо юу гэдэг хотын онгон хүүхдээ. За би Улаанбаатарт төрсөн. Тэгтээ бас хөдөөний бас амьдрал сайн мэднэ. За аав маань бас нэлээд тийм одоо энэггүүдөө сайхан Монгол ирсэн. Намайг бол их сайхан дагуулж явна. Тэгээд орон нутгийн одоо амьдралыг олж үзэх ёстой гэд айл давчаад нэг хоньны цагт ингээд ажилладаг байсан жоохон бахаас. Тэ. Хогод зоны амралтаар бол хөдөөл байдаг гэж. Зоны амралтаар хөдөө их явна. Тэг сайхан да. Энд орж харж ирсэн ерөнхийдөө сургуулийн дипломд харагдсан. За Японы их байна. Мөн одоо Харвардын их сургуулийн их байна. Энд Оксфордын сургалтуудад суудсан юм байна тийм. За 2002 онд Сангийн яамд 4 жил ажилласныхаа дараа гадагшаага одоо сургуульд сурах ийм боломж олцоо нэгдсэн. Тэгээд тухайн үед бол Fulbright-ийн scholarship тэтгэлэг авах. За мөн олон улсын валютын сангийн тэтгэлгээр бас Японд сурах юм боломж олцоо гарч ирсэн. Тэгээд Америк явах уу, Япон явах уу гэд. Тэгтээ миний хувьд бол шийдвэр гаргахад их амархан байсан л да. Тэгээд олон улсын валютын сан ч гэсэн бас миний бас их мөрөөддөг байгууллага байсан болохоор нэр хүндтэй энэ байгууллагаас тэтгэлгийг аваад за мөн Хитоцубаши гэж энэ их хүүхдтэй за эднээсээ нийгмийн чиглэлээр бол тэргүүлэх ийм сургууль бол байдаг Японы. Тэгээ энэ сургуульд 2 жил бас сурах юм боломж олцоо бол нэгдсэн. Тэндээ бас байнга талархаж явдаг. За мөн энэ хугацаанд ч бас Японы засгийн газарт нь ажил дадлах хийсэн болохоор надад бол бас нэлээд их юм өгсөн дөө. Харвард, Оксфорд хоёрт бол одоо сургалтын суусан байна тийм. Тэг яг сонирхолтой юм бол яг санхүүгийн хөтөлбөр. Тэг нэг ижилхэн сэдвээр бол бас энэ дэлхийд дүнлэгддэг 2-3 сургуулиар очиж сонирхож байсан Senior Executive Program гэж одоо удирдах ажлуудын хөтөлбөрт нь бол очоод бас нэг шинэ мэдээллийг бас тэнд байгаа тэр мэдлэгийн төвөөс нь тухайн үеийн мэдээллийг авъя гэсэн ийм зорилгоор явж байсан. Harvard бол үнэхээр их таалагдсан, Kennedy School маш тийм practical одоо бодиттой асуудал ханддаг. Оксфорд англичуудын бол одоо арга барил бол маш гүнзгий юмыг ухдаг. Онол талаас их хөгжүүлдэг. Бас өөр өөр юм бас өргөн сонцлогтой юм билээ. Өөрөө бол одоо за Японд мастер хийсэн мэдээж Япон хэлтэй. За англи бол ойлгомжтой юм байна. Тэ Япон хэлч одоо тухайн үед бол ашигладаг байсан. Одоо баг мартагч юм дөө. Тэг хэл гэдэг чинь ашиглаад өдөр тутмаа л одоо хэрэгжилж байхгүй бол мартагт юм байна. Тэ. Энд бас диплом байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллага гэдэг. Тэ. Тэгэхээр олон улсын хөдөлмөрийн байгууллага дээр бид одоо засгийн газрын худалдаа авах ажиллагааны чиглэлээр бас мэргэжижсэн юм л та. Тэгээ энэ ямар учиртай юм бэ гэхээр энэ тендерийн хууль гэж хүмүүс сайн мэддэг. Тэгээ 2000 онд энэ тендерийн хуулийн ажлын хэсэгт нь орж энэ хуулийг хийж исэн мөн хуулиа босруулж исэн, хуулиа батлуулад тэгээд хуулийг дагалдаж авах журмуудыг одоо Монголын хөрсөн дээр буулгасныхаа дараа бид нар бас энийг одоо сургалт хийж бүх орон нутгийн аймагуудаар явж одоо энэ нэг системийг хийсэн юм л та. Тэгээ энэ систем нь юугаараа онцлогтой юм бэ гэхээр засгийн газрын санхүүгийн орчинд бол хийгдсэн маш том одоо шинжилэл бол байсан 2000 онд. Яг та сайн мэдж байгаа ах энэ 2000 оноос өмнө бол альва нэгэн бараа ажил үйлчлэгийг худалдаж авлаа гэхэд шууд гэрээгээр явцдаг. Эрдэмтэд одоо тохиолбол маш хэмжээний 3-4 жилийн одоо юм бараа нөөц бол агуулгад нь байна, мятад байна гэж ярьдаг байсан.
яг тэрийг л одоо үр ашигтай засгийн газрын худалдаа авалтын системийг бий болгоод бүх хүмүүст нээлттэй зарлаад боломжтой хүмүүс нь ороод ир чанарын шаардлага хангасан хүмүүсийн хамгийн бага одоо үнийн санал өгснийг нь сонгож авна гэсэн их энгийн тэм логиктой системтэй. Тэгээ үр дүнд нь бол 2001 он гэхэд төсвийн одоо бараа үйлчлэгээний зарлагын нэг 10%-ийг шууд хэмнээл эхэлжсэн. Тийм учиртай. Тэгээд өнөөдөр их хүртэл бас энэ засгийн худалдаа авалтын систем маань нэлээд их тогтворж аваад бийжээд явж байгаад их бас талархалтай байдаг. Манай бас сангийн яамны бас хийсэн томоохон ажлын нэг л дээ. За энэгээр ганц нэг өргөмжлөлүүд харагдчихэ. За номууд бол ерөөхдөө бас англи хэл дээрх номууд нэлээд баг шиг байна тий. Нэг шатар харагдчихэв. Шатар сайн тоглоно гэж одоо энэ санхүүгийнхэн ч бас тоондоо сайн байдаг. Шатар сайн тоглодог ч тий. Яг хүүхд багтаа пенер ордон дээр шатрын дууланд явдаг байсан. Шагдар сүрэн багш дээр яг нэлээд тэнцэн оролдонд ордог байсан. Тэгээ сангийн амд ороод нөгөө цайны цагаар хоолны толооны төлөв шатар тоглодог байсан. Өвөө нартай. Заримдаа хоол байхгүй. Тэгээ яг номнуудын хувьд бол эдийн засгийн чиглэлийн номнуудыг аль болох шинэ гарсан номнуудыг унших, үзэх дуртай. За одоо сүүлийн үед яг улс төрийн номыг бас ч сонирхоод байгаа. Гэхдээ бас цаг цаваараа гарч амжихгүй л байна. Түрүү өөрөө хэлсэн ер нь за би бол ингээд хариуцлага үлээгээд ажилласаа чөлөөлөгдөйгээ өргөдлөө өгөхдөө бол хоёр асуудал байсан гэд. За ерөнхийдөө бол би Ганбаатар гишүүн. За нэг нь бол Алтан дарамт Монгол компани зэрэг Ганболт хоёрыг одоо энэ нам руу оруулж ирсэн. За тэгээд ер нь нөгөө хоёр нь намааглан мутаргаач гэх юм уу жоохон асуудал үүсээд ингээд энэ бол миний алдаа болжээ гэд. Би тэр яринаас ч юм бол за Ганбаатар гишүүнтэй бол таяр бол анханасаа ингээд ярилцчихсэн болохоор Ганбаатар гишүүн ярьж тохирж аваад орж ирсэн байна. За хоёрдугаарт бол Ганболт гэдэг бизнесменийг бол бас өөрөө оруулж ирсэн байна гэж ойлголоо. Ганболт гэдэг хүний хувьд бол болж орж ирсэн юм аа. Тэгээ энэ хүн бол намын санхүүжилтийг бол хийнэ. Хүлээж аваад ихтэй намд бол санхүүжилт бол үнэхээр хэрэгтэй байсан. Тэр санхүүжилтийн одоо модель загвараа бол ярья гэж бол ярьж ирсэн. За үүндээ бол улс төрийн намыг ингээд ажиллах юм бол Монголд бол санхүүгийн асуудал маш хүндрэлтэй байна. Аливаа номуудын хувьд. Тэгээ хэрэг заяа тохиолдол манай тохиолдолд нэг хүнээс одоо нэг санхүүжилтийн их усрээс хамаарат нам явах юм бол энэ маань нэг докторгүй бүтцэлтэй. Та бүхэн мэдж байгаа энэ Монголын эдийн засаг яагаад өнөөдөр уналтын байдалтай байна гэхээр одоо бүх бизнесмэнүүд бүгдээрээ мөн төрийн бодлого нь уул уурхай хөрөнгө оруулалт хийчихсэн. Одоо уул уурхай нь одоо үнэн савлаад доод эрүүл рүүгээ орохлоор бизнесүүд нь эдийн засгийн дагаад ямарчж байгаа нэг ийм л нөхцөл байдал. Энээс гарах гаралгаа нь бол маш олон их үүсэртэй байх хэвээр. Эдийн засгийн төлөвлөжүүлэлтийн бодлого байх хэвээр. Яг тэрнтэй адилхан одоо аливаа намын хувьд санхүүгийн их уср бол маш олон их усрээс бүрддэг. Ялангуяа эдийн засгийн тодорхой одоо бүлэглэл гэдэг юм уу тодорхой нэг хүнээс биш олон нийтээс хамаарсан ийм санхүүгийн системтэй байж доктортой явах юм. Бүр зайлшгүй юм бол Монгол улсын төсвөөс бас санхүүждэг явчих юм бол энэ улс төр бол санхүүгийн хувьд их зэвсэх боломж бол байна л гэж харж байгаа. Юу гэсэн үг Ганболт захирал одоо ер нь намын санхүүжилтийг хий гэсэн юм уу те ганцхан бүгдийн намаас үг. Тий, ер нь бол намын санхүүжилтийг бол би хийя. За цаашдаа бол энэ нам дээр одоо бас орж ирэхээр санхүүгийн асуудлуудыг би бас шийдэд явдаг байя. Хэрэг бизнестэй ярих юм бол өөрөө бол одоо төрийн хүн байна. Тийм болохоор энэс хол бай гэд. Тэг яг энэ далимд бас завшаанаа ашиглаад хэлэхэд бол намайг одоо Дорж хаанд гэж хөдөлмөрийн үндэсний намын ерхий нарийн бичгийн дарга гэж хүн одоо лист зарах гэж оролцсон, зарсан, зарж аваад мөнгө авцсан гэдэг янз янзын байдлаар явсан. Тэгээд хамгийн гол нь миний таньж мэдхгүй бидний бас уулзч үзээгүй хүмүүсийн бас нэр орсон бас харамсаж байгаа. Тэгээд энэ завшааныг ашиглаад одоо авраг Сүхбаат за Мянганбаяр гэж хүн байгаа. За их хурлын гишүүн байсан. Сайхан самбуу гэж хүмүүс надтай холбож тэдгээр хүмүүсээс мөнгө авсан гэдэг яриа телевизүүдээр ч гэсэн олон нийтийн хэрэгслэр их гарсан л та. Тэгэхээр миний хувьд бол намынхаа нэр хүндийг одоо энэ дээр бол ямар нэгэн хариулт бол өгөөгүй. Тэгтээ эдгээр хүмүүстэй бол уулзж байгаагүй. Тэгээ энэ хүмүүсээс бас намынхаа зарим нөхдүүдийн өмнөөс уучлал хүсье. За ер нь тийм боломж бол баггүй. Дөрмөөрөө ч журмаараа ч гэсэн. За
цаашдаач бол байхгүй байна. Байлгахчгүй. Өнөөдрийг хүртэл юм гээд хүн намаа яаж санхүүжиж явсан? За өнөөдрийн санхүүжилтийн хувьд бол тийм их хэмжээний мөнгө бол гараагүй гэхдээ одоо энэ намыг байгуулсан залуучууд бол өөрсдөө мөнгөө гаргаад хийсэн. За өдөр зүйл гэхэд бол нэг дунджааны 50 орчим сая төгрөг. Тэгэл өөрсдөө л мөнгөө гаргаад явж байгаа байхгүй. Хүнээс 50 сая. Тий, эхлээд нь 20 сая, дараа нь 30 сая чинь намыг одоо намын бүтцийг бий болгоод санхүүжлээ явахад бас мөнгө хэрэгтэй байдаг. Өдөр зүйл хэдэн үнэтэй? Өдөр зүйл 9 үнэтэй. 9 хүн 50 сая төгрөг гаргасан. Тэгсэн тий. 9 хүү 50 сая төгрөг. Дээрээс нь намын гишүүд бас өөрсдөө хэмжээнд одоо мөнгөө ханиулаад тэгээ санхүүжилтээ босгоод явсан. Ямар нэгэн гадны хүн, ямар нэгэн тодорхой нэг одоо эрх мэдэлтэй хүнээс санхүүжилт бол байхгүй. За ингээд бас өнөөдөр миний урилгыг хүлээн авч явуул студид нэвтрүүлгийн зочноор явуул студид оролцсон. Баярлалаа. Тэгээд хөдөлмөрийн үндэсний нам гээд доош шинэ нам орж ирсэн олон нэртэй хүмүүс, за бас нэр төртэй улс төрчид, за мөн одоо бас олонний танил бизнесмэнүүд ингээд ирсэн гэдэг утгаараа ч юм уу одоо бас тодорхой хүрээнд бол маш их анхаарал татчихсан. За сүүлийн үед л одоо бас нам доторх маргаан нас нэлээд анхаарал татсан. Тэгээд бас энэ сэдвүүдээр за мөн одоо бас энэ дор чонд гэж ямар хөө намтарт хөвгтэй юм хүн юм бэ гэдэг талаар бас миний асуусан асуултанд нэлээд хариулт өгсөнд баярлалаа. Тэгээд ашиг дутахад бол бас дор чондороо бол анх удаа телевиз дээрслэг өгж байгаа гэж би ойлгосон. Ер нь бол өмнө ярьж дээрслэг өгж үзээгүй гэж надад хэлсэн. Америкээс ирэнгүүт яг төсөв эдийн засгийн бодлогын асуудлаар дефакто жаргал сайхангаа нэвтрүүлгээр орж исэн. Анх удаа юм дэлгэрэнгүй нэвтрүүлгээр орлоо. Тэгээд ихэнх сайхан чөлөөтэй ярьцтай гэж ойлголоо. Их баярлалаа. Ер нь эцэст нь гээд хэлэхэд энэ хүн нам бид юугаараа ялгаатай юм гэхээр бид ёс зүйтэй институт байгуулна, хариуцлага тооцох чадвартай намаа гэж өөрсдөө тунхлаж гарч ирсэн. За ингээнээр хэлэх юм бол бид байшин барьж байгаа бол тэр байшин маань юм жорлонтой усаа татгаад тэр муу мухагаа гаргаад хайдаг. Ийм л байшин барина гэсэн итгэл үнэмшилтэй ийм л залуучууд анх энэ намыг бол байгуулсан. Цаашдаач бол бид энийг бол байгуулна. Энэ институцийг байгуулсныхаа үр дүнд бид засгийн газарт энэ институцийг бас нэвтрүүлэх юм аа. Засгийн газарт энэ институц орсны дараа жинхэнэ одоо урт хугацааны хөгжлийн асуудал бол яригдах юм учиртай. Дараалал нь бол ийм. Тэгэхээр бид нэгэнт одоо нам үүсгэн байгуулад засгийн эрхийг авах гэж байгаа юм бол нам нь өөрөө институцтэй байх хэрэгтэй. Ямар нэгэн ганцхан хүнээс хамаарсан биш юм аа. Ямар нэгэн одоо хувь улс төрчөөс хамаараа тэрний нам, энэний нам гэж тэр хүний үзэл бодлоор тэр хүний хүслээр шийддэг. Ийм намыг бол бид нар бол хийгээгүй, төрөндөө ч гэсэн маш сайн суулгаад өгсөн. Тэгэхээр үүнийгээ бол бид хэрэгжүүлэхийн тулд бол цаашаа бол хамтдаа бол ажиллана. Үүнийч төлөө бас ажил амьдрал бүх зүйлээ ингээд зориулаад ирээдүйн Монголын одоо сайн сайхны төлөө, үр хөвгтийн төлөө, сайхан амьдралын төлөө бүгдээрээ гар гараасаа бариад явж байгаа ийм залуучууд юм аа. 20-30 жилийн ийм боломжийг бол бид нар бол харж байгаа. Зөвхөн 2016 он бол бид хараагүй байгаа. 2018, 2020, 2024 онд бол бид бэлтгэж бол ажилланаа. Энэ улсыг хөгжүүлэх тэр үндсэн одоо үзэл санаа, хөгжлийн стратеги, алсын хараа, урт хугацааны бас зорж байгаа шийдлүүд маань бидэрт бол байгаа. Тэгээ эндээ бас тулбартаагаар энэ улсыг бас босгож ирэхийн төлөө бол одоо ажиллах болно. Их баярлалаа. За амжилт хүсье. За баярлалаа.